Тэгээд Дорногов аймагт юу байна? Сайхан жишээ байна. Жишээ нь одоо 2500 төгрөгөөр хүүхдийнхээ хоолыг шийддэг юм байна. 6-аас 12 дугаар ангийн хүүхдийн хоолыг. Тэгэнгүүтээ 900 төгрөгийн төсөвтөө суулгаад 1600 төгрөгийн эцгийнхээс нь гаргуулад ингэ шийдэж байгаа юм. Тэгэхээр одоо ядаж 50% юм уу 3-1-ийг ингээ оруулаад явахгүй бол цаан чинь одоо улсын сургуулийн хүүхдүүд бол өдрийн цайгаа уух хичээлдээ ирдэг. Тэгээд 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд цайгүй учраас тэр одоо сурах болсрох тэр бүх юмд нь одоо гацаатай л ийм л юмнууд болж байна. Сургууль дээр 1-5 дугаар ангийн хүүхдүүд цай уугаад идэг. 6-аас 12 дугаар ангийнх нь цай уудаггүй. Тэгээд дэлхийн 180-ад орн энэ цайны асуудлыг шийдсэн юм байна. Тэгээд бид нар бол шийдээгүй орны тоонд нь орж байгаа юм байна. Тэгэхээр энэ 800 гаруй мянган хүүхэд байгаа. Тэднээс 60% нь бол 1-5 дугаар ангийн үдийн цайнд хамрагддаг юм байна. Үлдэж байгаа 40% нь бол хамрагддаг юм байна. Энийг яаж шийдэх вэ? Хүүхдийн хоол хичээлийн одоо улсын хурлын хууль 19 онд батлагдсан юм байна. Ерөнхий улс хурлын сургуулийн үдийн одоо хоол цайг шийдэх тухай хууль. Энэ хуулийн хэрэгжилт хангахдахгүй байна. Засгийн газар энийг одоо анхаарал аваач. Тэгээд 27 онд одоо яг одоо олон түмэнд хэлнэ шүү дээ. Одоо энэ чинь бидний одоо яриа бол бүгд л яаж. 27 онд яг суулгах уу? Эсвэл одоо энэ төсвийн тодтол эдрээр улсын хурлын тогтоол дээр тосож өгөх үү бүрдэж байгаа. Улсын хурлын тогтоол дээр төсвийн тодтол эдэр хийвэл одоо энийг 50% эцэгхээс нь 50% одоо тодтолоор шийдэх гэсэн ийм саналуудыг хэлье.